бүлийн хурал зарлаагүй. Ерөнхийдөө бид нар чинь нам дээр бас нэг тодорхой асуудлуудаа ярьж ээж, өдөрт зөвлөдөө шийдвэр гаргаж ээж. Тэгээд ер нь бол бүлэг өдөрт зөвл тодорхой асуудлуудаараа ярьж ээж. Ард дээр нь өдөрт зөвлийн ард дээр бүлэг хуралт гэсэн ийм зөвшөлтсөлд өнөөдрийн байдлаар ерөнхий нарийн бичгийн дарга за намын дарга нар хоорондоо ярилцаад тэгээ бүлийн хуралдаа нэг төр одоо зарлалгүй хойшлуулсан байж байгаа. За зүгээр нөгөө хэдэн нөхдүүд маань зааланд цугласан байсан би очиж хэлсэн. Очиж уулзсан. Ямар учиртай, ямар одоо нөхцөл байдал бий болчиход байгаа байлээ. Өнөөдрийн байдлаар бол бараг л гадна талдаа харагдахтаа бол хоёр бүлэг байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр дотроо орж бас нөгөөдөлтэйгээ ярьж ер нь хэдүүлээ бас нэг тодорхой хэмжээний учраа олж асуудлаа шийдэж явахгүй бол ингээд нэг хэсгийн газараа цуглаа нөгөө хэсгийн газар цуглаад ингээд яваад иш болохгүй гэсэн ийм л байр суурь бол илэрхийлсэн. Танаас бас бүлгийн даргын өрөөгөө чинь сулж авах гэсэн оролдлого гарсан гэсэн. Эйгүү тийм байхгүй. Тийм байхгүй. Бүлгийн дарга хийгээд байж байгаа. Нэг хаахтар одоо надлуу дайр давшилсан юм алга байна. Зүгээр бүлгээ хуралд хэдүүлээ хуралдуулах гэсэн ийм сандыгэд манай одоо гишүүд маань тавьсан. Хизээ ер нь бүлэг хуралдах бол удирдах зөвлөлөөс бүлэгт чиглэл өгдөггүй гэд Содотор дарга мэдгдээсэн л та. Удирдах зөвлөлөөс заавал чиглэл авах гэдэг асуудалтай гол нь биш шүү дээ. Ер нь бол бид нар энэ улс төрийн нөхцөл байдлыг удирдах зөвлөлөөр ярих хэрэгтэй байхгүй юу? Удирдах зөвлөл яаж харж байгаа юм бэ? Улс төрийн нөхцөл байдлыг яаж харж байгаа юм? Энэ бүлэг нь ингээд дотроо хуваагчаад байгаа юмыг өгшүүлээд байгаа юм уу? Эсвэл засгаанд унтсан байж байгаа асуудлыг өгшүүлээд байгаа юм уу? Үндсэн хууль зөрчлөлгээд байгаа тэгвэл үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал дээр удирдах зөвлөл яаж харж байгаа юм? Энийг зөв гэж үзэж байгаа юм уу? Буруу гэж үзэж байгаа юм уу? Ер нь одоо ингээд дотроос хөлөөж илцэж явж байгаа асуудал дээр миний хувьд бол зарчмын шаардлага тавиад байгаа шүү дээ. Энэ асуудал дээр удирдах зөвлөл тодорхой шийдвэр гаргах ёстой. Өнөөдрийн хүртэл яагаад удирдах зөвлөл тэгвэл хурдахгүй байгаа? Бүлэг гэхээсээ илүү энэ улс орны хэмжээний одоо хаос одоо ийм юунд зогсон байдалд ортол нь Монгол ардын нам ийм алхмуудыг хийгээд байхад энэ дээр тодорхой хэмжээний шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй шүү дээ удирдах зөвлөл. Яагаад өнөөдөр хүртэл удирдах зөвлөл тэгвэл хурдахгүй байгаа юм? Энийг бид нар бас ярих хэрэгтэй байхгүй да. Ингээд бүхлүүд нь дүгнэлт хийдэг. Урд нь бид ийм нөхцөл байдалд болоод удирдах зөвлөл хуралдаа тодорхой хэмжээний дүгнэлт хийж ийсэн шүү дээ. Цаашдаа наад асуудал бол эсвэл одоо тэрийгээ бол энийг ийм асуудлаа шийд бүлгийн хувьд бол тийм асуудлуудаа яриад яв идэр гэсэн ийм удирдах зөвлөлөөс бол тийм тодорхой шийдвэр зөвлөмж гарах хэрэгтэй шүү дээ. Энийг л бас харж байгаа. Тэг. Яагаад тэнд бүхлүүдэн нам ажиллахгүй байгаатай адилхан биш шүү дээ. Нам ажиллахгүй шүү дээ. Бид л энд хурдаа хийхгүй гэдэг асуудлыг л ярилцаад гүгээд байгаа болохоос биш цаана ч нам өөрөө ажиллахгүй шүү дээ. Нам зогсон байдалд орчод шүү дээ. Нам юуг өгшүүлээд байгаа юм тэгвэл юуг ингээд хараад одоо ингээд чимээгүй сууцгаагаад байгаа тэгвэл. Ерхий сайдыг огцруулах асуудал дээр өнөөдөр ерөнхийлөгч хориг тавьчлаа. Энэ тал дээр ер нь хуугчны үед яг ямар байр суурьтай байгаа. За ерхий сайдыг огцруулах асуудал дээр ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь бол одоо анхны тохиолдол уу? За энэ анхны тохиолдол ер нь бол анхны тохиолдол. Тэгэхээр яг хоо мэдээж хоригийн хугацааныхын хүрээнд бол улс их бол зайшгүй бол хуралдаж таарна, ярилцаж таарна. За тэнд бол би гишүүдийн өмнөөс бол хариулж чадахгүй мэдээж одоо асуудлыг бол ярилцээ ямар асуудал байгаа гэдгийг ерөнхийлөгчийн хувьд ямар асуудлыг одоо асуудал дээр нь хориг тавьсан гэдэг дээр мэдээж одоо гишүүд бол ярилцаад чуулганаар яриац явна тий.